Хараач би юу олж ясмэд. Эрдөө 5 см-ийн жижиг тайрдасаар би киви, ухлын нүд, инжирийг эрдийнхээс хавьгүй хурдан рекорд хугацаанд ургуулж чадлаа. Ийм бүгдийг би нэг систем ашиглан хийсэн бөгөөд үнэхээр хэлэхэд та нарыг гайхшруулхан гарцаагүй Бразилийн мини тайрдасны арга. Энэ арга маш энгийн, үр дүнтэй бөгөөд та бүхэн гэртээ ямар ч төвөггүй мөнгө зарц суулгахгүйгээр хийж чадна. Өнөөдөр би энэ аргыг алхамаар хэрхэн ажилдагыг заах гэж байна. Учир нь үнэхээр туршиж үзэх үнцэнтэй. Бразилийн арга гэдэг нь маш залуу, жижиг тайрдас ашиглаж тэдгээрийг хурдан өндөрлөхийн тулд төгс чийгшилтэй байлгахад орчдөг. Хамгийн сайхан бид үүнийг гэрийн энгийн материалуудаар хийж чадав. За тэгээд ажилдаа орохоос өмнө ямар материал хэрэгтэйг харцгаая. Дэмж олон зүйл хэрэггүй, хүмүүр олж балах маш энгийн зүйл хэрэгтэй. Юуны өмнө бидэнд 8 литрийн том сав хэрэгтэй. Энэ бидний үржүүлэгч болох юм. Мөн батбух хайж эсвэл гарын дор байгаа хүрхэ хэрэгтэй. Бидэнд илс хэрэгтэй. Орын нэлс, шүүгдсэн нэлс эсвэл барилгын нэлс байж болно. Гэхдээ хамгийн чухал нь маш цэвэрхэн байх ёстой. Хэрвээ цэвэр биш бол усыг нь бүрэн тунгалаг уултал хэдэн удаа угаана. Жаахан хөвөн хэрэгтэй. Үүнийг бид ус зайлуулах хэсгийг таглахад ашиглана. Ингэснээр элскожихгүй. Мөн бидэнд алоэ вера болон нунтагласан шанцаа хэрэгтэй. Эдгээр нь мини тайралтууд муудахгүй сайн үндэслэхэд маш их тусалнаа. Арман хэмжээстэй ус төрөгчийн хэд эсэл хэрэгтэй. Энэ нь ямар ч эмийн санд байдаг 3% агуулмжтай. Зүгээр усалга бэлтгэхэд 1 литр ус хэрэгтэй. Эцэст нь бидний гол баатрууд 3 ширхэг урьян борицгны мини тайралт, 3 ширхэг кивигийн мини тайралт, 3 ширхэг инжирийн мини тайралт. Эдгээр нь бүгд 3-5 см урттай. Эдгээр бүх зүйлсээр бид өөрсдийн мөржүүлэгчийг угсарч Бразил аргыг эхлүүлэхэд шаардлагатай бүхнийг бэлтлээ. Одоо бид савыг бэлтгэж байна. Юуны түрүүнд 8 литрийн савыг хажууд тишнэ хэвтүүлнэ. Дараа нь маш болгоомжтойгоор бид савыг уртааш нь бараг тал хүртэл зэснэ. Гэхдээ нэг талыг нь зүсэлгүй үлдээн. Зүсэлгүй үлдээсэн тэр тал нь бидэнд тагтай, нугас шиг онгойж хаагддаг жижиг хүлэмжний таг шиг хэрэг болно. Одоо бид хутгаа аваад савны хамгийн доод хэсгээс дээш 2 см орчим хэмжинэ. Яг тэр зэг дээр жижигхэн нүх гаргана. Тэр нүх нь бидний үржүүлэгчд агуулгадах үсний дээд түвшин заах басна. Хэрвээ ус тэр түвшнээс дээш гарвал зүгээр л тэр жижиг нүхээр гарна. Дараа нь бид тэр жижиг нүхний дотор талаас нь бааз зэрэг хөвн хийж өгнө. Ингэснээр илүүдэл ус зөөлөн гарч харин эрс үржүүлэгчээс гадагшлахгүй. Одоо тэгээд эссэн юм нэ. Шууд нь 7 см орчмыг засахна. Энэ нь ингэж хуваарлагдана. Эхний 2 см нь усны сав байх бөгөөд энэ хэсэгт хамгийн их ус хаталагдана. Үлдсэн 5 см нь дээд хэсэг байх бөгөөд тэнд бид мини тайралтаа баярлуулна. Энэ хэсэг эхэндээ илүү хуурай байгч дараа нь капилларын нөлөөгөөр өөрөө чийгтэй болно. Боломжтой бол савны дээд хэсэгт 1 см сус орон зай үлдээж өгнө. Ингэснээр услах үед ус халихгүй, бохирдохгүй. Энэ загвар нь системийг капилларын зарчмаар ажиллах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл доод хэсэгт үлдсэн усаа аажмаар дэшээ соргуулж мини тайралтууд ялцрахгүйгээр үндэс үүсгэхэд тохиромжтой чийг агааржуулалтыг хангам. За, одоо мини тайралтуудаа бэлдээ. Боломжтой бол нэг бүр нь 3-5 см үрттэй 180 бүхий мини тайралтуудыг ажиллаж авна. Бид 3 ширхэг үхрийн нүд, 3 ширхэг киви, 3 ширхэг инжирийн тайралт хийнэ. Тэдгээрийг бэлдсэний дараа мөөгөнцрийн асуудал үүсгэж сэргээж сайдар бэлдэх нь маш чухал. Учир нь бидний мини хүлэмжинд харьцангуй чигшил маш өндөр байх тул хэрвээ үрдчин сэргээлэг арга хэмжээ авахгүй бол өвчин үүсгэгчд бий болох нөхцөл бүрдэнэ. Тиймээс бид тархины өмнө байгалийн гарастай үржлэн сэргийлэх бодисоор боловсруулна. Эхлээд тайралтын хэсгийг доод болон дээд талаас нь алинд нь алоэ верагаар норгоно. Алоэ нь гайхалтай ургамал бургууд тайрсан нишний эдийг хамгаалж үндэс үсхийг идэвхжүүлж тайралтад сайн нөлөөтэй байгалийн давар агуулдаг. Дараа нь бид тайралтын хэсэг дээр нунтагласан шанцаа зүрхнэ. Шанцаа нь мөөгөнцөр болон ялзразыг зогсоох баялган гаралтай мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Иймээс тайралтын жижиг шарх шиг шанцаагаар бүрэх нь маш чухал юм. Ингэснээр миний тайралтууд тархиад бүрэн бэлэн болсоо. Реплик суухад ямар нэгэн нүх эсвэл ховл гарах шаардлагагүй. Зүгээр л миний тайралт бүрийг авч шулуун доош нь 2 эсвэл 3 см орчим элсэнд суулгаана.
Маш амархан. Нугас үргэлж дэшээ олсон байх ёстой. Эд аль нь аль болохыг мэдхийн тулд тэднийг инсэж байрлуунаар одоо усалгааг бэлжээ. 1 литр усанд 10 хувьтай үстрэгчийн хэдэсэл 1 цайны халбага буюу 10 хувьтайг нэмнэ. Хэрвээ та эрхүү хүчтэй үстрэгчийн хэдэсэлтэй бол фөрийн хувьтай бол хагас цайны халбар. 40 хувьтай бол хэдхэн дусал хангалттай. Энэ хойлц мөөгөнцөр сэргийлж хөрсөнд хөжилтөр үж нэмдэг. Одоо маш удаанаар усалж эсэ аажмар шингээж байг. Ус зайлуулах жижиг нүхээр гарч хэлмэгт бид зогсон. Энэ нь сав дүүрсэн бөгөөд элс капилляраар чигших гэж байгааг илэрхийлнэ. Одоо маш чухал нэг зүйл ярьж байна. Бид хаама байрлуулах вэ гэдэг. Энэ үржүүлэгчийг шууд бус гэрэлтэй газар байрлуулах ёстой. Энэ нь нарны шууд тусгал байх ёсгүй гэсэн үг. Учир нь хэд хасалтан тайрдасаг гимтэж болзошгүй. Одоо бүхнийг цэвэр мөөгөнцөргөө байлгахын тулд байгалийн гаралтай үржтэн сарилах бодис бэлдээ. 1 литр усанд баг зэрэг шанцаа хийж сайн хутгаад нарийн даавуугаар шүүж дараа нь шүүших цаванд хийн. Энэ бэлтгэмж нь мөөгөнцрийн эсэг үйлчлэгтэй маш аюулгүй бөгөөд цуваг дээрийг зовлдог. Идеал нь үүнийг 3-4 хоног тутамд хайрлах явж. Ингэснээр мөөгөнцрийн асуудал үүсэх нь маш хэцүү болно. За, одоо 6-7 хоног өнгөрлөө. Хардаа. Эдгээр жижиг мөчрнүүдээс гарсан үхрийн нүд, киви, инжирийн үндэс ямар сайхан ургасныг хардаа. Үнэхээр гайхалтай. Энэ Бразил аргыг эрдөө 5 см-ийн жижиг хэсгүүдээр хэрэглэсэн ч ийм үр дүн гарч байгааг хардаа. Энэ арга ямар сайн ажиллаж байгаад би улам бүр гайхаж байна. Боломжийг ашиглаад нэг чухал зүйлийг хийлмээр. Хэрвээ та нар үүнийг сар буурах үед хийж чадвал бүр илүү сайн. Тэр үе шатанд шүүснэ үндэс рүүгээ бууж мөчрнүүд илүү амархан үндэслэдэг. Заавал их албагүйж их тус болдог. Мөн санах хэрэгтэй уурмал бүр өөрөнгөс нь химнэлтэй. Зарим нь арай удаан, зарим нь хурдан ургаг. Хамгийн чухал нь үржүүлэгчийг байнга онгойлгоод авахгүй өөрөөр нь ажилуулах хэрэгтэй. Бид үүнийг тийм зорилгоор бэлдсэн шүү дээ. Капилляр чанарын чигийг төгс хадгалж бид бараг юу ч хийх шаардлагагүй болгодог. Тэгэд боллоо. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол лайк дараад хэрэг бол хүнд нь хуваалцаарай. Хамгийн гол нь сэтгэгдэл үждээгээд энэ аргийг туршиж үзэх хэсгээ муур дараагийн бичлэг дээр ямар ургамал дээр туршиж үзхийг хүсэж байгаагаа бичээрэй. Их том тэмрэлт илгээ. Дараагийн өдөө уулзцгаая.